За сайн байцгаана уу? Энэ удаад та бүхэн танилцуулах гэж байгаа тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт маань хийгддэг өсөлтийн онцлогооны нэг болвол энэ дадал зуршлын асуумж онцлогоо байгаамаа. Тэгэхээр энд суугаад эцэг эхчүүд маань энэ зориултын асуумжийг одоо ингээ бүгэлдэг. За энэ бүгэлсэн асуумжийн хүрээнд одоо бид үүнийг одоо тоогоор үнэлээд дараах юм график байдлаар бас ингэж гаргаж ирдэг юм аа. За энэ графикаар бид юуг үзэж үнэлж болох вэ гэхээр хүүхдийн одоо эрүүл зөв өсөлт хөгжилтөнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг амьдралын одоо дадал зуршил хэв маягтай холбоотой зүйлүүд буюу нойрны хувьд тухайн хүүхд хэр байгаа юм бэ гэж, дасгал хөдөлгөөний хувьд, за хоол шимт хичээлийн хувьд, за төсвөлд нь одоо стресс авах байдлын хувьд тухайн хүүхэд ямар байна вэ гэдгийг ийм хуваар одоо графикаар илэрхийлж одоо бас ингэж гаргаж ирдэг асуумж онцлогоо байгаа юм аа. Магадгүй таны хүүхэд нойртой холбоотой, дасгал хөдөлгөөнтэй холбоотой, энэ стресс, хоол шин тэмцэл, хэмтчээлтэй холбоотой ямар нэгэн одоо асуудал байна гэж та үзэж байгаа болвол тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт хандаад өсөлтийн энэ дадал зуршлын онцлогоо гэж зүйлийг бас хэлэхээр үзээрэй гэж эцэг эхчүүд та бүхэндээ зөвлөмөр байна. За анхаарал татсан та бүхэнд баярлалаа.